бэ? Ичээд баг. Одоо миний нүд рүү хар. Нүд рүү харж хаа гэж хэлээ. Хай. За юу байна да? Их юм байна тий. Их юм байна. Бид хоёр өчигдөр л уулзлаа. Би ханиадтай байгаа бас sorry. Монгол ирсэн сэтгэл хэрэг өчигдөр уржигдөр хальт уулзсан л та. Монгол ирсэн чинь гоё наа. Хот амир өөр болчихжээ. Би тэгтээ 2 жил байхгүй жаад ирж байгаа шүү дээ. Тэгсэн чинь ингээд зам мам засагдсан юмнууд амар их. Тэгээд амар их гэрэлтэй болж малцсан. Тэгээд амар цэвэрхэн болцсон. Тэгээд амар их хөөрчлөгдсөн билээ. Sunday Plaza модаа гэдэг чинь тэр хэсэг бас амар өөр болцсон. Тэгэл ямар гоё болцсон гэж хараал яваал. Тэгээд би нэг 2 өдөр хүргэлтээ хийж өөрөө хийгээд яа бүр амар гоёсан. Амар сонирхолтой. Тэгэл хүмүүстэй өгөөл. За гоё хэрэглээрээ. Баярлаа гэж. Тэгэл яг нөгөө нэг хүмүүсээ хараал өгч мөхөр ингээ амар гоё ингээд боддоор өөрөө харж мараад. Тэгэл нэг амар хөөрхөн ийм сонсоглын бэрхшээлтэй охин ингээл аваад заяа. Ихтэй чадчихэрэй гэл. Тэгэл хүргээл өөр сая бас би 2 үргэлт хийжээд ирсэн. Амар гоё наа. Тэр шивээс хийлгсэн. Чирэний шивээс 2 дахос шивээс хийлгсэн. Тэгээ жоохон өвцөн чихээ цолуулсан. Намайг чамраа цолуулсан. Нэг комментэн дээр хойлонгийнхны Instagram-ыг ухсаар хагаад болцсон. Намайг хамран дээр мингдэн билэгдсэн юмсан. Тэр хамран дээр мингэхгүй шүү. Буруу намайг олсон байлээ. Тэр намайг биш аа. Тэгээд хүмүүс ер нь story time гоё юм. Сэдв бараг хэрэггүй мэрэггүй гэсэн учраас бит хоёр story time-ыг та нарт өгөх шийдлээ. Өнөөдрөөс ямар ч сэдв байхгүй зүгээр ойр зур ховж ярьж байгаа. Story уншихаар шийдлээ. Бид хоёр одоо оппозит үзнэ. Би нүрээ бодно гэж байх одоо бичиж явах та. Байна тий. Тийм тэгээд бит хоёрын шивээсээ хийсэн охин бүр амар лаг юм бэлээ тий. Амар мундаг мангар хурдан хийдэг мөртлөө бараг зурнаасаа гоё хийжтэй мөлий. Тэгээд тэр охин дээр хэрвээ шивээс хийлгэх сонирхож байгаа бол очоорой. 25-ийн автобусны бодлын яг ард байдаг тий. Magic Ink гэдэг нэртэй. Instagram нь номерант. Зурнаасаа гоё болсон тий. Хоёул бит хоёр бүр амар хэсэг тамглан байсан. Хоёул харчаал ямар хөөрхөн юм бэ. Тэр охин дээр үйлчлүүлээрэй. Бит хоёр өчтөр хамт нэг газар сууж агаад салж яваад жимэд орсон те. Би нэг гей бар орсон. Амар гоёсан. Ер нь тийм царайлаг гоё залуу харыг гэвэл гей бар орсон дээр юм байна. Чамайг сонирхгүй. Тэгтээ чи зүгээр орж харж болно. Яац ч ингээд өөрсөндөө ингээ анхаарч махаардаг амар цэвэрхэн гэл үс арснарсанд анхаардаг байгаад байна. Үзээгүй. Би нөгөө нэг яг онгоцны бодол дээр явж байгаа л яг ингээл гейтэн дээрээ ирээл хамгийн анхны төрсөн сэтгэл ингээд амар их гүзээ ингээд гинт харж мартсан байгаа штэ юу. Тэгэл яг ингээд гинт хараал хөөх гэл яг нүдэнд амар тусаал. Тэгэл эсвэл нөгөө нэг анхны бодол модал дээр нэг миний үеийн амар залуухан залуучууд нь хүртэл ингээд чин гүзээ болсон. Тэнгуут шууд Монгол зөв гүзээгээр нь таньж болдог болсон мэлээ. Тэний гүзээ бүр баг юм хэвийн тий болцсон. Зүгээр юу ч биш. Тий. Тэнд бол Европт ч мэдээж гүзээтэй хүмүүс байгаа. Гэхдээ амар ховор заяа. Залуу хүмүүс байсан ч хизээч одоо яг төркөж байгаа юм шиг юм хатуураа чулууж аваад тийм хав хатуу болж молцсон тийм гүзээтэй хүн бол байхгүй шүү дээ. Шууд харахад яг нэг төрсөн сэтгэл нь ямар ч гэсэн гоо эрэгтэйчүүд бол ингээ гоо сайхандаа угаасаа огт анхаардаггүй. Тэрнээс гадна бүр эрүүл мэндэд ч анхаардаггүй юм шиг яг тийм сэтгэл шууд хальт төрсөн. Гэтэ яг тэр тэгээд онгоцны бодол дээр л тэгж төрсөн л дөө. Тэгээд дараа хотод ирээд залуучууд охид хүүд амар хөөрхөн гоё ялээ. Гоё хэрэгжлээ. Гудамжаар явахаар яалтгүй царайлаг бүр амар их таард юм аа. Өчигдрийн миний орсон гей барны атмосфер бүр амар гоёсан. Яг тэр уур амьсгал нь ингээд бүр амар их чөлөөтэй freedom гэж байгаа юм шиг ингээд хүн болго ингээд бүр ингээд амар бүжиглэл зай амар хаптай би тэр дуун дээр бүгдээрээ ингээд дарж дуулаад нэг дуун амар чанга биш
Тэр хоорондоо заавал чихэн дээр нэг амар орилдог штеп. Тэгэхгүй ингээд ярихаар сонсогддог заяа. Тэг ингээд хүн болгон ингээд яг нэг хэсэг дээр зогсоол бөөнөрөө ингээд дагад дуулж болж байгаа нь ингээд бүгд сонсогддог. Тэгэл тэр мэрийг ингээд дунд ингээд байсан чинь ингээд миний гарны шар өснүүд ингээд босоо заяа. Яг ингээд дээш хөөрөд байгаа юм шиг болж малаад яг би хай болоод байна уу гэж бодож байгаа. Тэр нөө уур амьсгал нь гоё болохоор ингээд бүр амар гоё байсан. Тэнгүүт яг бидний ингээ ордог клуб болонгууд амар тийм уйтгартай юм лээ. Яг ингээл нэг байгцсан хүмүүс ингээл би мэлэг хараал хинтээ танилцах уу гэл тээ. Нэг жоохон boring байдаг юм шиг юм байна. Би бодсон. Надаас жоохон яг хүнтэй танилцах гэж орж байгаа бол мэдээж гээ боёо орж хааш тээ. Танилцах шаардлагагүй гэж бодож байлаа. Гэж бодлоо. Клабууд ч ингээ DJ-нээс хамаарат янз янзын техно ч юм уу электро ч юм уу хөгжмөд байгаа шүү дээ. Тэг байнга тийм хөгжмөнтэй одоо DJ сеттэй газар клабдж бүжгэлж агаад зүгээр л яг юм 40 минутын 5 минутын дуун дээр дуугаа дагаж дуулаад ингээ онглоод бүжгэлж тэр бас амар гоёсан. Тэр ингээ ямар ч ингээ mix тийм юм байхгүй заяа. Яг ингээ дуугаа эхнээс нь дуустал нь яг ингээ тавьдаг заяа. Тэр дунд нь бүр амар гоё дуу заяа. Тэгэл тэд тэр бүр бүх дуу нэхлэг холонгод би гэлээ гэж мэгэлцээ. Тэнгүүдээ бүр ингээл амар бүжиж мэжглээ яа. Тэр бүр ингээ ямар ч DJ баг байхгүйсэн баха. Зүгээр ингээд дуу ингээ тавьцсан болж байгаа. Яг тэр надад бүр амар гоёсан. Strip club бас тэгдэг. Нөгөө бүжигчд нь угаасаа нэг дуун дээр бүжиглэн гэл нөгөө бүжиглэх хугацаанд юм байгаа шүү дээ. Тэнгүүд бас тэнд чи ямар ч DJ мэж байхгүй. Электро тавьчаад пол шон дээр бүжиглэн гэж байхгүй. Тэнгүүд яг тийм гоё дуунууд тавь бүжгэлдэг байхгүй. Тэнгүүд босоод хүмүүс зүгээр үйлчлүүлж байгаа хүмүүс ч гэсэн босоод бүжгэлж болно. Зай талбай ингээ хангалттай байдаг. Яг клуб шиг биш ч гэсэн. Ингээд ийм өөр газар орж шоуд бол яг үнэхээр электро сонсох дуртай, техно сонсох дуртай хүмүүс бол гоё л. Байнг орсон ч зүгээр. Би бол жоохон уйдсан байл. Тэгээ сая нөгөө зуны зугаалгаар явсан чинь DJ авч явна гэж байхгүй шүү дээ компани. Тэгээ бас яг ингээ хөдөө хээр заяа. Нэг тайз засцсан каркас усгаад тэндээ нөгөө өсгөгч апартур юмнууд аваачиж байгаа. Тэгээл хэдэн дууны жагсаалт гаргаж аваад өөрсдөө дуугаа татаал интернетээс татаал авч явж гэлж байгаа. Тэгсэн чинь бас амар гоё. Зүгээр Монгол хипхоп дуунууд хүртэл надад амар гоёсан. I stop my stop. Ностальжик. Дээр үед нэг шоудлт ийм л байсан баг таа гэж. Өчтөр тэгээд амар шинэ хүмүүстэй бас танилцсан. Тэгэл амар сонирхолтой. Тэгээд Wild Cherry мужгаа мөгд энэ хэлээл. Тэгэл тэнгууд яг хүмүүс ингээл гэл өөрсдөө хамиг надад нэг юм вибратор байгаа хгүй юу. Тэр тэгтээ амар удаж байгаа одоо баг мотор нь ажиллахаа болцсон. Нэрийг хангаа гэдэг. Тэр амар хөөрхөн байсан дээ. Одоо манай хангаа шүүгөнөөс сонсоол ээж байгаа. Энэ намаа солихно гэж сонсоол ээж байгаа юм байна. Тэгээд тэгснэ вибратор ашиглахыгаа хангаадах гэж нэрлэдэг шүү. Би тэгэл хаяа тэгэл хангаадалч гэж. Тэрээсээ амар хөөрхөн байсан. Тэгээд одоо хангаагаа жоохон солио молио гэх. Тэгэд би солиоч тэр чи одоо ингээ хилтэй долоодог байгаа, сордог байгаа маа гэсэн чи бүр пүү гэж. Тийм байд юм уу гэж яа. Вибратор гэхээр яг зүгээр нэг чичирдэг ямар нэг юм л бодоод байгаа тийм. Одоо тийм юм байгаач та байгаач гэсэн чи пүү мүү гэж яа. Ана гой сонирхолтой савч тэр. Хангаадах. Одоо цааштай хойл ингээд мерч гаргуул хангаадах гэдэг мерчтэй байна. Let's хангаадах гэж байна. Тэгж. Тийм бодолго гаргая. Тэрийг зөвхөн манай сонсогчид л ойлгоно. Толомдо нэр өгвөл гоё юм байна гэж бодсон би. Өөр нэртэй. Өөрхөн толомдоо юу? Надад толом авч байгаа хүмүүс 5 6 толом баа штэ. Бүгдэнд нь аль ямар нэр өөр нэр. Жижигэ тамаа. Тамаа жижигэ болцроод. Болцроо гэж юу вэ? Өөр юу гэж болох вэ? Хилтэй юу гэх үү? Далаа өгч юм. Доги. Хилтэй тоглоомоо доги гэж нэрлээд бөгжтэй тоглоомоо юу гэж нэрлэх вэ? Бөгийг. Жавцмаа хангаа гэж үгээтэй. Тэгээ бүгдээрээ тоглоомнуудтай. Гэтэ эмхтэй хүмүүс нөгөө одоо энэ саяны охин, өчтөрийн охин тоглоомд эрэгтэй нэр өгсөн байгаа. Өөр охтод болохоор эмхтэй нэр өгд юм лээ. Тийм.
Hormor гэж дууддаг тоглоом уу? Яа. За амар уртаар эхэлж уншлаа шүү. За story time эхлүүлцгээе. Хуучин үерхдэг байсан охинтойгоо гэрт нь хүн байхгүй гэд очсон. Манай найз охины орон амар хатуу. Ээжийнх нь ор амар зөөлхөн матрастай. Ээжийнх нь орон дээр шүнжин балан авч байтал гаднаас түлхүүрдэж байна. Би сандраад хинбэ гэсэн ээж юм шиг байна гэд. Юм хумгүй хамаг хувцс нүдэнд харагдсан юм да. Харагдсан юм аваад өрөөлөнд гүүж ороод хувцсных нь өрөөнд нуугдлаа. Тэгсэн ээж нь орж ирээл унтахгүй юу хийж байгаа гэж байна. Манай хүн кино үзчихлээ гэсэн. Юу н орны хажуугаар юун баахан цаас байгаа л гэж байна. Манай хүн би ханиад хүрчжээ гэж хамж аваад өрөөлөөгөө шидэж байна. Ээж нь энэ хиний малгай юм гэсэн чинь. Манай найз залуугийн малгай түрүүн уулзж байгаад өмсцэн гэсэн чи ээж нь. Энэ хиний бугуун цагийн гэл ёй. Бас л би зүүцэн гэсэн ээж нь чи хинтэй байгаа яа худлаа яриад байгаа гэл өрөөнд орж ирээ хувцсны өрөөний хаалгын татаж байна. Би дотроос нь тас атгцсан. Ээж нь хий новшмын гараад ир. Би ч гүрийгээл манай найз охин ээжээ болооч наа чи манай найз залуу байгаа гэсэн чинь би ээжийн таньдаг байсан. Тэр өдөр яагаад ч мичээд хаалгыг онгоолгоогүй. Тэгсэн ээж нь уулж байгаа гараа явсан. Би ч хувцас өмсөд өрөөнд нь томатыг сууж байгааснаа яадны юу нь уулзнаа гэж өрөөнөөс нь гарсан чи ээж нь орондоо орчиж. Тэгсэн би сайн байна уу ихчээ. Би тэр байна гэсэн чинь ээж нь маргааш хүрээд гэсэн гинэ. За гэд гарах гэснэ. Ихчээ уучлаарай орондоо ороос чинь гутлаа авчих уу гэсэн. Та хоёр ядаж гутлаа үүдэн тайлчж болсонгүй юу гэл урдаас шидэж хэлээ. Яа, тэр өдрөөс үгүй лөө. Тэг хуучин үерхдэг байсан гэсэн. Салцал юм. Яа, гутлын шидэш. За би өөрөө нэг тийм өндөр биш л дээ 163 хавцаа. Тэгээд нэг охинтой айгүй чатлаад анхны уулзалтан дээрээ айгүй удаан ярилцсны эцэст таалагдсан юм шиг байгаамаа. Би угаасаа л багын хилэмгээ доломгоо бас сайн сонсогч байсных нилээн царайлаг өөрөөсөө бараг 10 см өндөр охинтой 2 дахь уулзалтаа гурвалжингийн гүүрний рич гэд буудалд уулзваа. Тэгээд оройн нөгөө ажлаа эхлээд шүнжин жаргаж хонлоо. Тэгээд өдөр нь босоод нөгөө охин ч хоёулаа шүршүүрт хамт оръё л гэж юм. Тэгээд шүршүүрт хийгээл нөгөө ажил эхэлвэ. Тэгсэн намхан надад бол босоогоос үнэндээ хүрхгүй. Нөгөө охиноо бүр өвдөглүүлж доошлуулж нэг үзээд үлмийгүйч нэг хөргөж үзээд ийм авгүй байсан да тэр цагаас хойш өндөр охинтой шүршүүрт хизээч орохгүй гэж бодсон. Яа, хөлн бүр өндөрдөө тийж. За, найз охины маань аав ээж нь хөдөө явсан гэд хэлвэ. Жижигхэн бор юмны минь өвчнийг маань хөдлөгчвөө. Тэгээд уудэнд нь ирээд би чинь найз охиноо тэрч аваад үнсээл хувцсын тайлал гэрт нь ороод болъё гэд түлхүүрийн гяс гаргаж ирээд ороод уудэнд нь үнсэлцээд хувцаа тайлаад хармаанд нь байсан бэлгэвчээ гаргаж ирээл амандаа зуугаал задлах гээл байж итэл гинт хүн хоолоогоо засах чимээ гарахаар нь өндөгөөд хартал найз охины маань ээж аав нь яваагүй байдаг байгаа. Би гэдэг хүн чинь бантаа зууцсан байсан бэлгэвчээ амандаа хийгээд богшиг зажилж өгөө. Найз охин бид хоёр хувцаа өмсөд том өрөө рүү орлоо. Ээж аав нь өөдөөс хараастай би гэдэг хүн чи яах ихэ олохгүй юм асуугаал байла. Бэлгэвчээ яахаа мэдэхгүй байхад найз охин чи бэлгэвчээ зажлаад байгаа мó гэж чавдээ. Би бүр ичих айх хоёр зэрэгцээд байж итэл аав нь харж байснаа. Сэргэлэн хүү байна да. Одоо наад муухай юм амнаасаа гарах гэдээ. Тэр өдрөөс ахуулаад их нээлттэй хүн гэдгийг мэдэж авсан да. Яа, бүр ам. Яг ингээл задлах гал амандаа игээл ингээ байжсан чи. Яа. Тэ хараагүй юм шүү те. Яг энэ үүдэндээ коридорт ааж ярин зүгээр чимээгээр нь гэсэн юм шүү. За дараагийнх нь. Сайн байна уу? Одоо 19-тэй. Анх 18-таа да найз залуутайгаа хийж үзвээ. Анхных болохоор тэр ч юм уу дуурыг гэхээр ичиж өгөх гээд чаддгүй. Манай найз залууч дотроо хурдхан дуусгая гэж бодсон юм шиг байгаа. 5 минут хэртэй болов. Дараа нь дахиад хийх болоод манайд ирвэ. За тэгсэн байрлал сурчлаа хоёулаа туршия гэжээ. Заал гэлээ тэгсэн амар тулаад байд юм да.
Тэгэл нөгөө хичээд байсан хүн чи өстө чарлж өгвөө хаа. Хажууд нь орныхоо толгойг мөргөөс тэ. Чи дээр гартаа гэдیں۔ Тэгэл нэг чадах юм шиг заа гэл. Тэгсэн бүр хөдөлж чаддгүй хажууд нь эвсэлгүй юм аа. Тэгсэн чи яасан сонио хөдөлт юм бэ? Өөрөө л хийхээс алуу дээрээс буу би өөрөө хийгээд загиндیں۔ Чимээгүй л өнгөрлөө хахаа. Дуусныхаа дараа чи овоо дуграад сурцсан биш үү гэж авт юм да. Йоо. Дуграад сурцсан биш үү? Би одоо 21-д эмэгтэй л дээ. Жилийн өмнө экстэйгээ хийх газар олдохгүй. Хоёулахнаа баймаар санагдаад орой буудалд орвоо. Тэгээ оршил явж дуусаад хийж явахдаа экс хоёулаа хаан боол шиг хийж үзье гинүү. Надад бүр амар ширүүн хандсан. Йоо. Мэдхгүй тэгэл би ч нэг тгийн энтер гэж хэлээгүй. Тэгсэн араас хийж байгаа бүр амар хүчтэй хийгээд ус бүр гарандаа ороож байгаад атгаж хойш нь тултал татаад амар хүчтэй хийгээд би эхлээд гой санагдаал дугарж исэн чинь бүр араас боогоод тэгсээ дахиж өсдөж татаад тэг гинэт гомдоод уйлаад хаха дотроо хүүе би чин хайран биш юм уу гэж бодоод бүр зөндөө гомдож уйлаад тэгсэн хийж байснаа болоод намайг зөндөө аргадаад би бүр саяны хийсэн үеийн бодохоор л бүр гомдмоор санагдаал уйлаал байсан аргацаар агаад намайг зовж дугуй олгоод тэгээд унтсан байд юм аа. Би хуугийн бэлэн нулимстай гомдомхой хариугүй амтан л та чаавс гинэ. За энд гоё кириллээр бичсэн байна би уншиж. И гэдэг нэртэй гинэ 25 настай. Нэг өдөр хичээлээсээ ирээл гэртээ байжээ. Уяал ах яриал 2-3 шил архитай аваад гачууртд хүрээд ир гэдээ. Тухайн үед хагасаа бүтсэн дажгүй ажил хийждэг мөнгөтэй оюутан би чинь уухантаас 2 шил ээдэн аваад гачуурт руу явлаа. Оцсон чинь 4 охинтой манай ах 2 найзтайгаа яг л гой уугаал найрлал байж идэм байна. Юуг намайг ч уулгаал хоцорч ирсэн торгуул итэргээл орой ч луулаа. Эцэст нь хосоосоороо болоод ийш тийшээ яваал алга болцоож байна. Би ч юугаар дутгав хажуудах охинтойгоо юм яриад нилээн л боллоо. Эцэст нь шүн болж хосоосоороо 4 ортой гэрт 2-2-ороо өвөр төрөндөө орцгоовоо. Удалгүй л миний хөвтөжсэн орны эсрэг талын охин дуугараал эхэлж байдаг шүү. Эцэст нь миний ээлж ирээд охноосоо ч асуулаа эхлэх үү гэсэн чинь тгий гэж байна. Эхлэх үү гэж асууд юм уу? Тийм үү. Хоёлаа эхлэх үү? Би бас тэнд чоолж үдсэн хүн бэлгэвчтэйгээ бас тэгээд хийх гэтэл нөгөө охин маань онгон байж таарад амар орилоо чарлаад болдгүй. Тэгсэн гинэт л уусны халуунд би шуудхан л хүнжил 100 гэж хэлээл тавилаа. Дэрийг амар домоор бичсэн. Тэгтээ хүншил 100 гэж биччихэж. Охин ч хүнчлөө 100-сан чигээрээ орилсоор үүрч цайв. Өдөр битгэд сэрэл хоолонд идэхээс өмнө ор дээр хурааж байгаад хамт хонсоо охиноо хүнчлөө хураах юм уу гэсэн чинь тэрүүгээр байсан манайхан. Өнөө орой бас 100-аас хойш хурааж яат. Тэр цагаас хойш хүнжил зуудаг охин хүнжил зуудагдаг залуу нилээн олон удаа хүнжилний ажил хийсэндээ нуршсан болсоорой гинэ. Хүнжил 100 гэж хэлээл тавилаа гэж. Хүнжил 100 гэдэг бодоод хэлэхөө шадраад. Бодолтон дээр бичүүлэх үг амар гоё гарч ирж байна тий. Хай би эмэгтэй шүү. Нэг залуутай уулздаг байсан баруун 3-4 сар. Тэгээл нэг сайхан нартай өдөр уулздагаараа уулзаад хийдгэрээ хийгээл тэр залуу ядчихад амар тийм хүчээ надад гаргаад байд юм уу? Би ер нь их яолдог, дуугардаг. Тэгсэн нэг өдөр тэгэл гингэндгээрээ гингнээд дотроо энэнд гоё байдг л гэж бодож байгаа. Орилол хийжсэн чи гинэт дугаа агаач гэд амар чанга загнаанаа тий. Бантаад тэгээ чив чимээгүй хөдлөө тоосон. Бацтай ингээд чив чимээгүй. Солиотой юм шиг чарлаад ахаар бастай. Наад контр ч амар гоё болж байгаа. Тийм ээ. Чигээр ардаа. Nice. Би 19-тэй эрэхтэй. Хаалан дотор мол ганагийн хоолоогоор гэнэ үү? Чи мол ганагийн хоолоо гаргахтаа. Мэдгүй шүү дээ.
Би 19-тэй эрэгтэй сансан. Яаж ярьд юм бол Мэдгүй. Би 19-тэй эрэгтэй амар тийм нарийн галаатай хэлдэг малханаа гэж. Нэг охинтой болцдог байлаа. Тэгээд бид хоёр нэлээ хоорны доод хийхээр болоод орой болцсон байсан болохоор орц руу н ороод яа хамгийн дээд давхарт нь гараад амар үнсэлцэж байгаад blow job хийхээр болоод тэгсэн чинь 1 2 3 гэдэг шиг л майр хурдан аманд нь дуусгацсан гинэ. Тэгэл yes та гэж бантаал бэжсэн чинь нөгөө охин амнаасаа нүлэмж гаргаснаа. Ингээл болоо юу гэж шаадын. Тэрнээс хойш байн кигэл дасгал хийдэг болсон юм да би гинэ. Эрэгтэй хүний кигэл дасгал хийдэг болсон юм уу? Эрэгтэй хүний кигэл гэж үсэйд юм уу? Байдаг. Бойфрендтэйгээ танилцаад удаагүй анхны секс хоёулаа аптек ороод Playboy чөлөө нэг герман чөлөө бэлгэвч аваад харсан. Тэгээд хараал юу яагаад тэгээд нөгөөдгөө углаад би дээр нь гараад алаад байсан чинь нөгөөх маань нэг л реакшнгүүл хөвтөд худлаагаасаа жоохон идэх гарах гээд үгзэг энтер бариад байна. Тэгээд би бүр алаад сүултээ утгагүй болоод боссон чинь нөгөөх чинь шол гээл унжийн. Тэгэхээр ам оролцуулсан чинь миний хил амд арвигнаад мэдээ алдах маягтай болсон гинэ. Тэгсэн тэр цаг уртсагч гинөө нэг тийм мэдээ алдуулагч шиг юмтай тийм бэлгэвч байсан гинэ. Тэгээд нөгөөх маань шинхэн болохоор бантаад хэлж чадахгүй тэгээд зөндөө хөвтөж билээ гинэ. Тэгэхээр тэгээ гоё юм мэдэрсэн болохгүй л хэлгүүд тий. Зүгээр удаан хийхийг хүсвэл тийм тий. Тэрнээс хойш би өөрөөсөө харьцгаа байсан юм да гинэ. Гадуур зүгээр ганцаар алхаж явж ирсэн аа. Нэг хүний хончч юм. Бараг оруулахгүйсэн дээр юм уу? Тэгвэл танд ингэ санагдчихээн түүхүүд уншаад харах хүмүүс нэг арай л хэтэрхий. Инээдтэй биш зүгээр ингээд би дутхгүй гэсэн юм шиг ингээд юмнууд юу ч хамаагүй бичээд байгаа юм. Ер нь нийтээрээ ингээд залуучууд нээлттэй байх нь зөв. Гэхдээ ингээд жоохон зах замбраатай тийм өөрийн гэсэн юм этик байх хэрэгтэй шүү дээ. Гэхдээ хоёулынгийнхан шүүж байгаа юунаас бас арай л амар түүхүүд ирдэг тий. Үнэхээр бүр хүн сонсоод яг ингээд бүр сэжиг гоожмор тий. Тэр мэрийг бол үнэхээр оруулдаг л дээ угаасаа. Заримдаа гэхдээ ингээ амар дургу үрдэг тий. Амар уур хүрмээр идэг тий. Өөрсөнд нь тэгснэ өөрсөнд нь амар инээдтэй. Этиктэй, соёлтой тийм түүхүүдэд явуулаарай хүмүүсээ. Тэгээ ер нь сексийн тал дээр нээлттэй байх нь зөв. Гэхдээ ядаж өөртөө хайртай байх хэрэгтэй байхгүй юу? Хинтэй ч хамаагүй секс хиймээрээ үл хинтэй ч хамаагүй хийж болно гэсэн үг биш шүү дээ. Тэр надад жоохон тийм юм жоохон ажиглагтал байгаа ингээд түүх унших болгонд тийм болоо юм шиг. Тийм. Эсвэл ингээд өмнөөс нь бүр яана гэж бодонгууд өөрөг нь бичиж байгаа болохоор хаа тэгэл тэгсэн штэ гэж мэгэл те. Юуч биш юм шиг ингэж харж мараад тэрийгэ зүгээр инээдтэй гэж бодоод байгаа тий. Одоо бараг 20 жил найзалж байгаа найз маань 10 жилээ төгсөөд Японд руу сурахаар явсан юм а. 7 жилийн дараа ирээд one night хийх зүгээр л баарнаас танилцаж гараад унтаж болдог тухай ямар ч ойлголтгүй цагаахан цаас шиг амтан байлаа. Нэг удаа найзын үеэл охин нь найзтайгаа байна гэд бид хоёрыг дуудаад очиод хэсэг хөвгөлдөж байгаад хамт хонохоор болов. Тэр үед би үеэл охинтой нь секс хийгээд өглөөс эртэл найз байдгүй. Залгаад хаана байна гэтэл гадаа сууж ийн гэд гарч очиод яагаад гараад ирсэн хизээ гарсан гэсэн чи 2 3 цаг суулаа. Үеэл охиноо чамтай сексцэн гэж бодохоор эвгүй санагдаад бас хамаг ямаа гаргацсан шалтан хөвтөж байхыг хараа шоконд орчлоо гэсэн. Тэр явдлаас хойш имзэглээд болдгоо угаасаа тэр охин бүтэхгүй гар байсан болохоор найзыгаа бодоод худлаа үнэн үеэлтэй нь хэсэг уулздаг ч юм уу гэж бодоод бичиж эхлэвэ. Тэгсэн хэд хоногийн дараа багын бас нэг найзтайгаа гуруулаа шоодж байгаад үеэл охинтой тараад хүүе энэд дээрээгээд сүйд болоод өнгөртөл нөгөө багын найз нь энэ охиныг маань бавдаг байсан шít гэж авсан. Тэр явдлаас хойш үеэлээ ямар охин найзуудаа ямар хүмүүс гэдгийг ойлгоод одоогийн нийгэмтэй хөл нийлүүлэн задарч эхэлсэн юм да хорвоо гэв. Би одоо 20 настай найз охинтойгоо танилцаад удаагүй байхдаа болсон явдал. Найз охиныхоо муужгааг идэхгээ доошлтол найз охин харанхууд бие хийе би ичээдэ нэхээр гэрэл унтраагаад
идэж байгаад гэрлээ асаасан чинь миний нүүр найз охины доод хэсэг тэр чигээрээ цус болцсон байсан. Яана миний биеийн мэрчижгээс сандраад надаас хичээд байж исэн чинь хамарнаас цус гарцсан байсан байдий. Найз охин бит хоёр тэр өдөр чинь бие биенээ шоолсондоо ирчүүддээ сануулж хэлэхэд хамраа байн шалгаж байгаарай гэж. 19 дэх байхдаа нэг охинтой хальт мултал чат бичдэг байлаа. Тэгсэн нэг өдөр намайг манайд хүрээд иргээд ятгаад байхаар нь би бас нөхцөл байдал юу болохыг мэдээд яваад очлоо. Тэгтээ жоохон тарган охин байсан болохоор би яг унтна гэж бодоогүй. Очсон. Тэгээд очсон чинь тэр охин хоол нэтер хийж өгөөд чи өнөөдөр минийх шүү гэл байсан. Юу минийх яасан гэсэн чинь би бас чинийх гээд за яг секс хийх гэж дуудсан байна гэж бодоод гинэт бэлгэвч байхгүй гэдгээ мэдээд гарч авах гэсэн дэлгүүр хаацсан. За өнгөрсөн гэж шууд хийцэн чинь эхэндээ гайгүй байжгаа дундаасаа жоох өвдөөд эхэлтийн. Тэгэхээр нь яаж ин өвдөж гинөө гайгүй юу гэсэн чинь аль түрүүнээс хойш зөндөө өвдлөө хоёлаа зүгээр усаар нь орчихгүй гэж авдیں۔ Би бүр татаж унаад тэр охин надаас ичээд тэгээд хэсэг инээж аваад үргэлжлүүлээд хийгээд дуусгасан да. Одоо ч тэр охин сайхан 2 хүүхдээ ээж болсон байлээ, баярлалаа. Яаш ашиг юм шиг рүү. Яа, Усаар яа, бэлгэрч. Нэгдүгээрт бэлгэрч хэрэглээрээ, хоёрдугаарт ятаж гээл хэрэглээрээ. Усаар норгон гэж бас. Тэгж. Бэлгэрч хэрэгэлцгээ хүмүүсээ. Би эрэхтэй надад тохиолдсон хөвгөлтэй адал явдал байдаг юм аа. 3 найз 3 бүсгүүтэй танилцаад транзит автобустай салхинд гарваа. Бид 3 сайханч янзын 3 сайхан оюутан охид. Би ч ууж идэгүүлдэ машин барьж байгаа учраас манай 5ч зүгээр пив зуулж өгдөм байна. Нэгийг нь харж тоочглчоол даруухан гихчин хүлээгээд байдлыг ажаад сууж байлаа. Нилээдгүү халамццгаалаа хот руу орж буудалд орцгоё гэлээ. Хандаатаас хот руу хөдлөө. Миний тоочглж исэн охин мэдсэн имжгэл миний хажууд суулаа. Нөгөө хоёр хос нь дунд хавьд, нөгөө хос нь хамгийн арын гих мэдчлэн таараал хөдлөөгүй юу л хоорондоо үнсэлцээл арслан баруудыг нийлүүлсэн гэлтэй. Архирч уухилцгаагаад сүуд болцоогоод би машинд барьж байдгаа димийл рүүлээ мушгаал дундын хурдаар замдаа ороод явж илаа. Ярьж хөөр тохирсон юмгүй л явсан юм л да гэсэн чинь юу яриад юм бэ? Ярьж хөөр тохирсон юмгүй л явсан юм л да гэсэн чинь ашгүй минь гэж юу гэсэн. Юу бичсэн юм ээ. Нөгөөх минь минийхийг гаргаж ирээл угаасаа боссон байсныг ч хэлэх үү. Блоужоб хийгээд өгдөг юм аа. Аха. Хойнч юм л болж байна. Бид хоёр ч гэсэн бүр дэндүү кайфтай байлаа. Нөгөө охин маань дуграал минийхаас таашаал авч байгаа бололтой. Минийх ч гэсэн бүр өрөөсөн гараараа өрүүлээ бариад өрөөсөн гараараа хөхнөөс нь бариа явж исэн гинэ. Одоог бодвол зам сэрэг байсан. Нөгөө охины минь энэ амар эротик өгүүлэг үү. Нөгөө охины минь гиншэн нэгтэй тавьж байгаа нь мэдэгдээ дуун өндөрсөд би ч болохоо байлаа. Машина бариад явж л байгаа. Өрөөсөн гар үйл дээр, өрөөсөн гар хөхөн дээр, өрөөсөн хөл хаазан дээр манай хүнж тавилаа. Өөрөө блоужоб хийж тагаад юм уу? Үгүй нөө эмэгтэй тавьсан юм шүү. Харин тий. Хүн дээр нь гараа тавьсан чинь л манай эмэгтэй тавьчих. Окей, тэгж бодсон байна. Би ч тэсгэл алдалгүй тавилаа. Тавихаараа яасан гэж бодноо бурхан минь. Хүн тавихаараа жийж тавьдаг юм байна лээ. Хаазаа гიშгээд нэг хэсэг хурдлаад би ч ууглаад машин ч хаазлаад охин ч ордуу тавиад машин дүүрэн гиншэнтэй хурд хийж тавьсандаа ёох гэж. Үхлээштэй хүүрнүүдээ. Яа, энэ дэхтэй ямар хэцүү битсэн юм бэ? Яа. Найз залуугийнхаа төрсөн өдрөөр нь хамт орой аимшигын кино үзээд байж исэн нөгөөх маань хэлж байна. Хоёулаа хий, гуй, нойлд үзье. Хинч байхгүй гэд би бас давгүй санагдаал хэсэг гуйлгаж жагаад нойлд хийлээ.
Тэгсэн их л гоё эхэллээ. Хэсэг хугацааны дараа тэр бүр юмтай амар намайг ханлуу шахаж зогсоод амар олон удаа нойлын хан мөргүүлээд би яа игээд хэлсэн чинь бүр амар цохиод болдгоо. Тэгээд уурлах гэсэн хажуу ханнаас нэг хүн тогшсноо. Хоёр дүү жоохон зөөлхөн хийчих ах нь бие засч чадахгүй байх гэж авдээ ёо. Амар иччихлээ тэр өдрөөс хойш хэдэн өдрийн дараа салсан гинэ ёо. Кино театрын нойл юм. Сайн уу хоёроо? Сайн уу? 23 настай эмэгтэй байна. Өөрийгөө нээн илрүүлсэн талаар ярив. 10 жил манай ангийн нэг эрэгтэй хүүхэд надад цаасан дээр нэг юм бичиж өгснөө. Гэртээ хараад Google-с наадгаа хайгаад үзээрээгээд нэг цаас өглөө. Дэлгээд харсан сайт бол англиар бичсэн юм байла. Би ч гэртээ хараад мартчихж маргааш нь очсон чинь нөгөөх чи үзсэн үү л гэж би үзээгүй мартчихж гэсэн чинь орой хараад гинэд санаад утсан дээрээ хайгаад үзлээ. Тэгсэн бурхан минь баахан шалтан нөцгөө хүмүүсийн бичлэг би сандраал бушуухан буцаад гарлаа. Одоо бодохны порно байсан байгаа. Тэгээд дахиад нөгөөх чи үзсэн үү гэхээр нүггүй гэж гүрийгээд байлаа. Тэгээ их сургуульд ороод манай ангийнхан дийлэх нь ирчүүд. Тэгэл бүкс бөөрийг харин ч нэг дураараа ярина штэ. Тэгэл порно эдэр яриад байхаар гинэд санаад нөгөө сайтаа хайгаад орлоо. Нэрийг айгүй сайн тогтооцсон байгаамаа. Хааха. Тэгээ нэг бичлэг үзлээ тэгсэн би нэг л сонирн болоод хүсэл оргиол ирж байна. Хүнтэй унтаж байсан ч гэсэн порно анхудаа үзлээ. Эвгүй юм байна. Дараах нь эмэгтэй хүн өөрийгөө оролдож байгаа бичлэг үзээд дуурайлаа. Тэгсэн өөрийнхөө дур цайвах цэгийг олчихсон. Үнэхээр сайхан өөрийгөө тавиулаад авлаа. Тэгэд үе порно сайт орж байгаад өөрийгөө оролдоод тавиулчихдаг. Тэгсэн найз залуутай болоод нөгөө ажлаа хийсэн чинь нэг л сэтгэл хандгүй. Нөгөөх маань фингердэж миний сэтлийг хөдөлгсөн ч гэсэн болдгоо. Тэгээд би найз залуугасаа нууцаар masturbate хийж өөрийгөө тавиулдаг байсан. Хаяа ажил дээр янз бүрийн өгүүлдэг сонсож агаад секстэй холбоотой жаахан л зүйл гаргахад сэрэлмэн хөдлөөд байж адаад ажлынхаа нойл руу ороод өөрийгөө оролдоод нэг удаа тавиулсан. Тэгсэн одоо бүр донтоод ажил дээрээч тэр орой гэртээ ганцаараа унтах үедээ хүртэл өөрийгөө оролддог боллоо. Тэгээ нэг зүйлээс уншиж исэн порно бичлэгүүд донтуулдаг гэсэн гэж. Тэгээд би одоо өөрөө донтчихоод байж байна даа гинэ. Донтоогүй баха. Тавиулаад таах тусам чи улам нөгөө нэг юу ялгарч байгаа штэ. Аз жаргалын гормон, тэгээ улам либидо ингээ өсөж байгаа. Тэгэхээр чи нөгөө улам дахиад хиймээр санагдаад байдаг байхгүй. Одоо ингэж жаад нэг masturbate хийхэ болчих юм бол ингээ ерөөсө мартагдаад бодогдохоо болоод бараг 6 сар секс хийхгүй байсан ч ингээл зүгээр дүмбигээл нэг тийм яваад идэг. Тавиулаад таах тусам ингээд улам өсөд байгаа байхгүй. Тэгэхээр би энийг бол донтолт гэж бодохгүй байна. Тэгэл харин ч амар сайн штэ. Эрүүл мэндэд сайн. Тэгэл сэтгэл санаа манаа ч гэсэн тэгэл бүр хамаагүй сайхан аз жаргалтай л хэрэгтэй байгаа ш. Тавьж л гэсэн тэр. Ажилдаа яаж байгаа ажил дээрээ. Танай подкастыг сонсохоор бүр хамаг юм санаанд ороод бичмээр санагдаад ах юм аа. Анх найз залуугийнхаа юуг хөхөж үзвэ. Ятаж яхад өмнө нь айгүй их шүдээ хүргэхгүй бол гоё байдаг гэдэргээд юм сонсцсон. Тэгээ шүдээ хүргэхгүй гээд нилээн юу яаж байсан чинь эрүү молтраана. Бурхан минь тэгээ буцаагаад хийх гэхээр хадчих гээд байсан. Хайртай шүү хайраа гэнэ. Яа. Угсаа ерөн мотордог хүмүүс идэв чинь ингээд татдаг. Нэг охинтой Home Plaza-гийн KFC-д юм идчихагаад 0 руу нороод blow job хийлгүүлж агаад бэлгэвч гаргаж ирээд задлахтаа унгаацсан чинь 0-нууд чинь доогоороо завсартай байдаг та. Хажуу тал руу ороод. Тэгээ бандсандаа сонсож агаад гис гараа шургуулад авцсан гинэ. Тэгээ яг секс хийсэн чинь хүн хүндрээд байх шиг байхаар нь гараад буудлаа орсон та. Ёо ямар баба юм бэ. Заваа юм бэ. За би нэг өөр тохиолдсон хөвгчлөлтэй юм ярья. Анх 16 таада лагерийнхаа нэг охинтой хийсэн. Надаас жаахан игч. Тэгсэн чинь нилээн өвдөөд нойтон болоод алж өгсөн. Дуусаад харсан чинь нүл цөс болцсон. Чи онгон байсан юм уу гэсэн чинь үгүй чамаас юм биш үү гэд харсан чинь хөвч тасарсан байсан. За энд гоё юм бичсэн байна.
Хай LGBT хүмүүс нэх их юм бичихгүй байхаар нь би бичиж гэж бодлоо. Хаалт дотор гээ гинэ. Өөрөөсөө 4 насаар дүү оюутан залуутай уулзаад дур хүслээ харилцан хангадаг байвөө. Би өөрөө их сургуулаа төгссөн 20 эдтэй залуу дандаа оройн цагаар уулздаг. Тэр маань бас их хөөхөн, өндөр дүү, хүмүүжилтэй, дикэн бас их хөөхөн гинэ. Ихэвчлэн манай хүн машинтайгаа манай гэрийн гадаа ирээд тэгээд бит хоёр харанхуй хөнгүү гэр хороолол бараадаж очдөг байлаа. Би чин замдаа тисгүй өмдийн тайлал блowjob хийж өгнө. Тэр манд хөөрхий тачаадаал тэрүүхэн дэндээ хөөрхөн дуураа тийчгнэ. Амар хөөрдөх юм аа нөгөөдгөө. Нэгэн удаа ээлжит уулзалтаараа уулзаад байж байваа. Манай байрны доор зогсоол муутай жижиг зайтай. Бид хоёр тэр өдөр тисгүй шууд байрны гадаа хойд суудлал руу ороод сунраа тайлаад үнсэлцээд хаалтан дотор бараг тэр гарч байгаа дунд тоогоо шанага нийлүүлж байгаа юм шиг л амар байсан хаахаа. Тэгээ манай хүн надад blowjob хийж өгөөд би бас blowjob хийж өгөөд гоё ясан. Тэгээд анал хийх үү энтер гэж ярилцсангаа хөдлөөд хаалтанд би хойд сандал дээр суудсан. Манай хүн миний өвөр дээр нааша хараад суудсан. Тэгсэн чинь цонхоор нэг гар шууд флашлайтаа асаагаад хаалга нүдэ наадын бит хоёрч байсан байрандаа нам гацаад хөшөө болж хувираад. Тэгсэн нөгөө гар чинь хүү машина гарах гэсэн хурдлаарай гэснэ. Машиндаа ороод гэрлээ асаачж байгаа юм. Тэгэхээр чи манай харанхуй машинд баг өдөр шиг гэрэл гээгээ орчиж байгаа юм чи. Тэгсэн манай хүн надад чи урд хоёр суудлын голоор ороод машин холдуулчаач гэж хэлэхээр нь чиний машин бидтэй чи холдуулаа гэдэг. Манай хүн хөөрхий бандааша хайсан чинь бит хоёр бөөн хувцас хоорондоо орооцолтоод олоогүй болохоор шууд шалдан болдгоо бор сэлмээ гоцоолгосон чигээрээ нөгөө нэг их гэрлэн дундуур урагшаа ороод машина холдуулсан да. Бит хоёр ч хэсэг шоконд ороод хэдэн минут бантаад гэхдээ яах өөр газар очиод хин нэгнийхээ дуусгаад харьцаасан да. Жич одоо харьцаа болсон. Жичийн жич энэ явдалтай хамааралгүй шүү. Яа, тэгтээ үнэхээр шоконд ормоор юм байна те. Шууд гэрэл тусаж юмсгаад. Тэгэл ямар ч өөр харахгүй болонгоо шууд ингээд урагшаага бовоо каргал ороод холдуулаад. Яа. Гэтэ тэр муухай энэ шууд тогшож гэрэл тусаж юмсгаад. Машинаараа сигналтаж тэр ултуун бахта эхлээд. Харин тий. Жохон чимээ өгж мөгөөд гэж мэддэгтэй. Оюутан байхад уулздаг байсан хүүхэн нэг найзтайгаа буудалтай найзыгаа аваад ирээч л гэлээ. Би ч уухан тас нэг найз руугаа залгаад ярьсан даваа ил гэж байна. Бид хоёр яваад очлоо. Хэсэг жоох уусан. Хоёр ортой нэг өрөө. Болдог юм болдгороо л боллоо. Би дуусчаад 0 орсон. Төд өдөлгүй манай найз араас ороод ирлээ. Манийх нь хамтрагч юм нэрчжээ гэд нөгөөхөө угаагаад унсан. Би ч царай зүсрүү нь хараагүй байсан. Тэгээ яасан гэдээгээд найзынхаа нүүрлүү харсан чи яа борхон бөө үзгэн. Яа, өөрөөхөө ч царайгаа хараад. Яг ингээ хайн цаашаараа юм хийж хат ингээ хойноос нь ярьсан баг тий. Найзаа эргээ харсан ч юм бүрөө. Хай тухайн үед нэг секс энтер гэж мэдгүй даруухан хүүхэд байлаа. Тэгээ нэг охиндоо танилцаад айгүй гоё байсан. Хин нэгнийх нь хөнгүү болоод тэднийх рүү явхаар төхөөд тэгээд орой болцсон залуухан хос хоёр хос юу яах талаар л бодно штэ. Нөгөө охин дээр гараад хөдөлж байна. Тэгсэн тэр охиныг ойлгоогүй. Одоо болтол боддیں۔ Хийцэн байж дээр гараад 360 градус эргээд байсан. Тэгээ би бүр шок гинэ. Яагаад гэсэн үг ингэж Ааха ингээд дороо ингээд 360 эргээд хийсэн юм шүү. Тэгээ нөгөөд нь ингээд шоконд ороод одоо хүртэл ойлгоогүй шүү. Гоё яах юм шиг л санагдсан баг та. Энэ аналт хийгээд баас болсон гэд байгаа гаруудад хэлэхэд өөртөөсөө болж байгаа байхгүй юу? Үнэндээ клизм нөгөө охиноо юм уу залуугаа аваад клизм дээр цэвэрлчээд хийлдээ. Анал хийхэд өвдөд байгаа бол сайхан биеэ сул тавиад тэр дикний бааж байгаа юм шиг гаргаж оруулаа. Тэгээд тэр чин ороод
таашаал авна заа юу нэ. За. Тэгээд бас гээл хэрэглээрээ. Хай та хоёрыг байнга сонсдог шүү. Манай эмэгтэй найзууд нэг орой гарахаар болоод нүрэ будаад нөгөө хувцас өмсөд гарах гэж байтал манай найз Тиндерээр танилцсан залуу нь уулзъя гэсэнгээд бөөндөө хамт уулзах болоод ууд суугаад баар ороод тэгээд карке ороод сүулдэ тэр залуугийн гэрт очиод нөгөө залуугийн найзуудтай уугаад үүр цайлгаад тэгсэн манай найзтай танилцсан залуу над руу хандраад ууланч гайгүй залуу байсан болохоор би ч зөвшөөрөөд нөгөө өрөө рүү н орсон юм да. Тэр залуутай танилцсан найз маань уулан надад таалагдаж байсан залуу штэ гэд инээлдээд л өнгөрсөн дөө гэнэ. Яа. Жохон муухай л тийм. Тийм яамаа. Яг жоохон яасан л. Гэхдээ уулан таалагдчихсан байхаар жоохон муухай л тийм. Манай найз охин имитэйгээ амьдард юм л да. Би тэгээд найз охиныхондоо нууцаар хонох болоод тэгээд арай гэж нэг юм ороод имээг нь унтуулчихсан шиг ёо. Имээг нь унтуулчаад эд ажиллаа хийх гээд байжсэн чинь имэн сэрээд охин хаалга тогшоод байна тайлдаа гэсэн чинь гүй имээ тэнгэр дуурайд байна гэж авдیں۔ Ёо имээтэй тэгэлчих юм. Найз охинтойгоо анх удаа хийж үзгээл өдөр нь уулзаж кино өнтер үзээд тэгээд оройн буудалд орхоол. Тэгсэн чи бид хоёр ичээд орж чаддгүй. Ядаж яхад оюутан болохоор мөнгөч муутай. Тэгэл би зориглоод нэг буудал руу ороод нэг өрөөнд ороод хувцсыг тайлаад хэлвэ. Тэгээд манай нэг найз надаа хувцсын уруул охтууд дуртай байдаг гэж ярьж исэн санаанд ороод тэгэл цамцыг ураад тэгсэн чи гинэт над руу уурлаад тэгсэн чи харин ээжийнхэн төрсөн өдрөөр нь өгсөн цамц байж таараад би тэр өдрөөс хойш хизээч тэгж хувцс өдрийн дахиж ураагүй юм та. Хинж ажил тэгээ хэлцэн цамцыг уруулахгүй гэж. Сайн уу хоёроо саяхнаа сонсдог болсон сонсогч байна. Би одоо 27-тай эмэгтэй. Өөр тохиолдсон хөвгөлтэй гэхүү, фейл гэхүү сториго хуваалцъя. Одоогийн найз залуутайгаа үерхэд удаагүй ахта болсон зүйл. Бид хоёр ер нь нэлээд их секс хийдгээ зөвхөн викендээр уулздаг болохоор аргагүйч байх. Нэг хийхдээ бараг 6 удаа ч үргэлжлүүлээд хийдэг байлаа. Би биеийн онцлогоос болоод birth control уугаа болоод байсан. Найз залуу зүгээр гадуур тавьж болно гэсэн боловч би кондом хэрэглэе гэд хайрцагаар нь аваад хэрглэж хэллээ. Нэг ороо яг хийж дуусаад суулсан манай найз залуу кондом хаяа гэхтэн кондом байгаагүй. Би яасан гэсэн чинь чамайг суглаад авсан гэж бодсон шүү дээ гэлээ. Би цандраад гэрлээ асаагаад орд ир хүнжилгээд бүгдийг хайлаа байдгүй. 0 орж хуруугаараа хийж үзлээ байхгүй. Би бүр шок. Дахин хайлаа байхгүй. Би нэг кино өмнө үзчихсэн. Сексигээд кондом нь важинад нь үлдсэн. Тэрийг ахуулсан ч азгүй гэхүү жирэмсэн болцсон байдаг. Хөтлөө айгаад 0 ороо дахиад хуруугаараа хийж үзсэтэл нэг юмд хурууны өндөг хүрсэн гинэ. Сандрах тусам улам цаашлаад байгаа мэдрэмж төрөөд гүнзгий амьсгаа авч байгаад хуруугаараа гогдоол татсан бэлгэвч гараад ирсэн. Инээ хөөлөх айх зэрэгцдэг юм байна лээ хаахаа. Хэд нэмгэн бэлгэвч гоё ч гэсэн болгоомжтой байгаарай огтоо. Бас сандрахгүй тайван байж байгаа сугалвал илүү амар шүү гинэ. Мэдмээр юм байна те. Мэддэггүй гэж би сул тавьж байгаад сайхан авчих юм байна штэ. Найз охинтойгоо PlayStation-ы газар ороод өрөө шиг гэхүүдээ хамгийн захын хэсэгт ороод гэхдээ жижигхэн суугаад Mortal тоглоод байж исэн үнсэл байдیں۔ Эхэндээ гайгүй байжснаас сүултээ амар хоорны тоод өмсөлцөөд дээрээс хуулгаад өмдрүү нь гараа хийсэн. Лаг өгзгийг базаад сууж идэл цаг нь дуусчлаа шүү гэд нэг банд хүрээд ирдээ. Нүүр их газаргүй гадуур хувцас хоёлоо өмсөөл гэлс гарсан. Гараад хоёлаа ямар тэнэг байдалд орчвоо гэж суусан да. Яа хүүхдүүд ихтэй үнэхэр хоорны юм аа тэгээ бүр. Very хоорны гэж. За энэ бүр амар тийм байна. Одоо би 21-тэй. Хүрх гэж байгаа л да. Тэгээд хүнтэй ундаж үзээгүй байж агаад өнөөдөр хагасаа өдөр гэрт хүн байхгүй болохоор нь санхүү авдаг охин дуудаж байгаад зандангаа тайлмаар санагдсан гинэ. Тэгээд ашигладгүй фэйсбүүкээрээ баахан санхүү аавна гэсэн пост комментнуудаас нь харж агаад залглаа. Тэгээд залгаад асуусан чинь хурж ирж болно. Таксины мөнгө ихлээд явуул гэсэн. Би тэгээд өөр хит хитэн дугаарлуу залгаж нэг эмэгтэй ирэхээр болсон. Тэгснэ хаалтан дотор
Тэр эхлээд таксины мөнгө явуулчих гэдэг дээр нэг тийм луйврын санаа орж ирсэн. Хааха. Санхүү аавна гэж пост оруулаад Moby-гийн Magic Voice билүүдэд тэрүүгээр эмгтэй хоолойтой болоод урьдчилгаа мөнгө гэж луйвэрдэж болох юм шиг санагдсан. Халт дуусаа. Тэгээд хүлээж агаад нөгөө охин ирсэн. Гэхдээ тэр охин биш, хизээний 30 гарсан царайтай ажмаа байсан. Тэгээ нэгэнт л ирсэн юм чинь хөгшин юм байна боллоо гэлтэй нь биш. Хийхэр боллоо. Нөө. Гэрлээ унтраач гээл эхлээд үнсэлцвэ. Хаалтанд би өмнө нь хэд удаан үнсэлцэж байсан. Тэгээ жоохон үнсэлцэж байгаад хийхэр болвоо. Хаалтан дотор дефолт. Тэгээд ихэндээ юу ч мэдрэгдэхгүй байхаар нь ороогүй болов гэж яагаад л 2-3 минут хийж агаад мэдрэгдэж эхлээд тэгээ байрлалаа солихгүй байсаар агаад тавьсан гинэ. Тэгээд тавьчлаа гэсэн чинь за 0 ороод хаягээд. Тэгээд би дахихгүй мүү гэсэн чинь үгүй штэ нэг л штэ гэсэн гинэ. Тэгэл гараад явцсан. Эхний секс маань тийм л хөгийн өнгөрлөө. За юу ч биччихв. Уг нь өдийг хүртэл зандан явсан юм чинь найз охинтой болохоро хий гэж бодож байсан ч удахгүй цэрэгт явчих юм шиг санагдаад бас дараа хизээ гэртээ ганцаараа үлдэх билээ гэд ийм новшийн сонголт хийж эхлэе. Хаалтан дотор. Гэхдээ надад нэг л тийм ловер дуулчихсан юм шиг санагдаж байна уу. Тэгээд үйлж байгаа юм. Яа ямар хэцүү юм бэ. Тийм ээ тэр хийхтэй чухал биш агаад тээ. Хийх хүндээ бас чухал. Хэдэн төгрөг өгсөн бол тэр амар санагдаад. Яа тэгэхээр зүгээр ингэж ловер дууссан юм шиг муухай дурсамжтай үлдснээс зүгээр сүулт алдсан ч яах вэ? Тэгээд таалагддаг охинтойгоо гоё хийсэн дээр штий. Жохон гонигтай юм. Одоо тэгээд яах вэ? Нэгэн төнгөрсөн юм чинь тий. Сайн байна уу? Би нэг охинтой танилцаад амар их таалагдаад хайртай ч болсон юм. Тэгсэн нэг өдөр хийхээр болвоо амар хийгээл байжгаад нэг л тийм сонин дуугарахчгүй нэг манекен шаагаад байгаа юм шиг. Ямар ч тийм оршил байхгүй. Тэгэл би бодлоо минийх тийм жижигхэн байсан болов гэж бодоод доош нь харуулад араас нь хийвээ. Тэгсэн бас дуугарахгүй нэг хөвцөн байрандаа л байгаад идэв. Тэгэхээр урагшлаад гарсан нөгөө охин маань уцаараа Candy Crush тоглож идэв таастаач. Тэгэл шул дургу өрөөл бойл писта чи ямар манекен үгээд уурлаад гараад явсан. Маргааш нь тийм жижигхэн юм болоо гэж бодоод надтай өмнө нь уулздаг байсан охинтойгоо ойроо уулзаад хийсэн чи ойр дуу тавьж идэг шүү. Тэр охин одоо яатсан ч охин нэстэ. Энэ өмнө нь уншижсэн бах юм би. Дэх үед гэрийнхэн лагер явцсан хойгуур эд сэрлийн насан дээр үерхдэг байсан охинтойгоо эд дунтаа байж байтал аав ороод ирдгийн. Аавч гарлаа бит хоёрч дууслаа. Тэгээ найз охин явсны дараа аавтай машинд нь суугаад явсан чи аавын над руу харж байгаа харцсан. Яг нэг найзын шиг ой гэж таам шиг санагдаад хоёулаа машинда нэг хэсэг инээж үлээ гинэ. Ой. Юм ярихгүй шууд ойлголцож байлгалцаа тийм. Мэнд. Салигач. Яа чи өдч. Салигаачтайгаа нэг өдөр үзэж тарж яваа. Ер нь л их вайлд үздэг байсан. Надаас ч дүү ер нь секси амтанд дутгаараа орж байсан үе л дээ. Тэгэл яг оргил хэсэг дээрээ би нэг эвгүй хөдөлсөн чи чад хэл явцсан. Тэгээд ч юм мэддэгдэхгүй жаахан хөдөлж исэн чинь нэг л эвгүй оргиод явцсан. Сугалсан чи пимбисэн том боо. Бүр сандраад яав юу болоод гайхаад айгаад нэг хийх зовиоргүй байсан чи пимбигээд яг хөөсөн чихэр шиг. Тэгэл гэлс эмлэг очиж үзүүлсэн чи эвгүй хөдөлсөндөө болоод судсан агараа дотор нь цус дүүрээд тэгдийн гинэ. Баахан төрхлөг тос нэтер төрхжээж гайгүй болсон. Ерөн секси үедээ урагшаа хошоогоор л хөдөлсөн. Байгалийн жамаараа зүгээр юм шиг хамаагүй мундаг перформанс үзүүлэх гэж хийж хөөсөн ч их бовтой болцгоо. Нар буруу тайрч мээрээ. За одоо нар зүг тойръя. За одоо нар буруу тойръя. Гэсэн ингээд бэлхүүс ингээд баг чичиж янз бүр алгаж хийсэн болов. Анх оюутан болоод ахыхаа найзтай танилцаад нэг сургууль болохоор юм хум асууж явж хамт ууж үзэхээр болвоо. Анх удаа ууж байгаа болохоор өөрийн мэдлгүй тас. Тэгээд буудлын орон дээрээс унаад толгоогоо хавтдал газар мөргөж сэрээд гэртээ ирснээ сандаг. Маргааш нь зурус дурсамж орж ирээд
ичиж өгөхөө шахсан. Анхных байсан болохоор порнош гэж төсөөлөөд шууд л дайраад хөгж мөхөөд шүд мүдэрээ нилээн үрж өгсөн гэсээ. Нөгөөх маань яаж таатай байх вэ? Явъя гэсээр хагаад гэрт гүргэж өгсөн байгаа. Тэгээд одоо 2 хүүхдийг гаргаад хамтдаа сайхан амьдарч байна да. Шүдээрээ үрж өгсөн. Согтуу тийм. Би нэг найзуудтайгаа хаус түрээслээд гарсан юм л да. Тэгсэн манай найз охин амар найраал дээшээ аваад гарсан. Манай найз нэг охиныг амар найраал дээшээ аваад гарсан. Тэгсэн 5 минут болоочгүй нөгөө дагуулж орсон охин нь инээцэн бууж ирээд манай найз ардаас нь ста гэл өглөөл буугаад ирлээ. Тэгсэн яасан юу болсон гэсэн чинь манай найз энэ охин чи өмд шувталснаа учиргүй инээгээд буучлаа ста гэсэн гинэ. Би одоо 21-т эрэхтэй дөнгөж орж ирсэн Прус 30 маркийн машин авцсан. Шөнө оройн цагаар ажиллаад хараад халтууранд явна. Бас нэг орой таксинд явж байтал нэг надаас их ч юм уу гэмээр хүүхэн суулаа. Нилээ халамцуу. Тэгээд очих газраа хэлээл би ч хөдлөлөө. Тэгээ явж байтал өнөө хүүхэн чинь нэг гараар шууд миний эртнийг бариад авд юм да. Би ч цочоол яаж ийна гэд гараад гарын буцаагаад түлхэхдээ өрүүлээ дараад хажууд явж исэн машины хажуунаас мөрөгчлөө. Тэгээд бөө юм болж арай л гэж гайгүй саллаа. Тэгэл тэр хүн сонсож байвал архиад тааруулж ууж вэ. Битгий үнд гай болоод яваад байгаарэ. Яа, дөнгөж авсан машиныг яачаа. Солиотой юм хүмүүс. Таксины жолооч руу тийм павер нэрч байна. Тийм амар хоорн явтай. Тэгэхээр вибратортай байх хэрэгтэй байхгүй хүмүүс. Харин тийм вибратор авч хэрэглүүл таксины жолоочны бовруудтай юм шиг. Ковид үеэр нэг найзтай гадаа пив уугаад сууж исэн. Тэгсэн хайрх тийшээ хандаад байж итэл фэйсбүүкээр стори үзчихсэн чинь таньдаг нэг эмэгтэй стрипт байж байгаа сторигоо хийчих. Юу блэ карантины үед ажилдаг тийм газар байгаа бах таа гэж бодоод тэр эмэгтэйгээс асуусан чинь хүрээд иргэнэ. Тэгэхээр н очоод шүнжин уваа арайч тасархын наагур тэндээсээ гараад нөгөө эмэгтэйчүүдийн рүүгээ 2 хос найзтай дөрүүлээ очоод бас үргэлжлүүлээд уугаа. Йоо амарч ууд юм тэгш. 2 найз нь ч унтаад өгсөн. Бит 2 ч өрөөнд нь ороод нөгөө ажлаа хийх гээд солиотой байлаа. 69 сэтэр хийгээд тэгсэн гівгэнэт миний нөгөө болдгоо борчин буучдгийн нөгөө эмэгтэйгээрээ босгох гэж баг өглөө болгосон. Яа ямар амар юм бэ. Зовсон байх дөө. Тэгээд бит 2 секс хийгээгүй салсан да. Тэрнээс хойш тэр эмэгтэйг харахаас ч ичмээ санагддаг болсон. Хит их уусан үедээ дахиж секс хийхээ ер нь болсон доо гинэ. Ер нь их амар ууха болсон дээр тий. Хит их ууха болчихсон болоо. Хаа 15-таа нэг бандтай үерхдэг байваа. 3 жил үерхсэн. Үерхэд жил гарan болж байхад хамт порно үзэж байгаад хийхээр болвоо. Хин энийх нь л анхных байсан. За тэгээд хэсэг байнга шахуу хийдэг болцсон. Салаад баг 2 жил өнгөрсний дараа гинэт залгаад байна. Яасан гэсэн чи би өнөөдөр нэг охинтой хийгээд юун чи скилээ сайжруулаарай гэснээр тасалж илээ ёо. Ууд тийм үү яа. Тэгээ анх хийж үзсэн надад ер нь ямар атсны скил байх вэ? Тэр үед гоё юм гээл үхчих гээд идвэсэн юм бэ. Дараа нь өөр хүнтэй үзчихэнгүүтээ амар зэвүү юм бэ. Чи сайжруулаарай бай. Зэвүүнээс. Йой, моханас. Би өөр гэртээ хүн оруулдаггүй хүн л дээ. Манай гэр камертай том өрөөнөөс коридор хүртэл бүх юм харагддаг. Тэгээ нэг өдөр гэрийнхэн байхгүйд эксээ гэртээ оруулаад камераа салгаад том өрөөнд буудан дээрээ хийсэн. Тэгсэн маргааш нээж ирээд миний хөө энэ камер чинь 3 хоног цэнгээ барьдаг штэ гэдээ. Тэгэл намайг эксийг яг хийж байхад уцаараа харж байсан байж таардаг юм аа. Яа амар аимшигтэй. Тэг хараад үзээд суугаагүй л ахalta тий. Яачсан мэдсэн лээ. Харчаад л байсан. Вэггүй. Би одоо 20 настай эмэгтэй. За тэгээ нэг өдөр найз охтуудтайгаа гадуур ууж байсан. 20-тай байж яхаад уугаад байгаа гэж нөх. Хойл зөрчөөд ууж байсан. Харцдаг залуу гэрт хүрээд иргээд байхаар нь яваад очсон. Тэгээд буу халаал их юм яриад байж байгаад намайг оролдож эхлээд бид хоёр нөгөө ажилдаа орвоо.
Тэгээд хийгээд 1-2 минут болсноо да болчхоор нь яасан зүгээр үгээд асуусан чи бүгсэн дээр чинь тавьчлаа гэж авдیں۔ Тэгээл би ийм хурдан уу гэсэн чи харин тий уул нь ингэдэггүй юм чамайг их хүсэж байсан болохоор хурдан тавьчлаа гэд би дотроо ээлтэй гэж бодоол гаднаа за ойлгож гинөө гэчээл унтсан да. Тэгээд өглөө унтаж исэн чи оролдоод байхаар нь за одоо ална гэж бодоол дахиад хийгээд эхэлсэн 3-4 хөдлөөл тавьсан. Би ч тэгээ за болио доо гэж бодоод буцаад унтаад сэрсэн чи хажууд тас идэл инээгээд байхаар нь сэрсэн байна гэж бодоод харсан чи зүүдлээд инээгээд Хүн жаргалтай унтчихсан юм шиг. ор нэтрээ цохиол сүултээ намайг барьж цохиж инээгээд би ч юм бүр айгаад кэлс босоод гэртээ арьсан. Тэгээд гэртээ ирээд харсан цохисон газрууд нь хөхөрцөн байсан. Тэгээд шууд блок хийсэн дээ. Амар зүудэлт юм. 21 настай эмэгтэй байна. Нэг залуутай нэлээд хэдэн сар харьцаж агаад унтахаар болов. Хийсэн чинь нэг л уйдаа, сонин санагдаад. Уг нь 10 жилээсээ хойш харж явдаг байсан. Тэгээд уйдаад хажууд тийшээ харсан чинь вейп байхаар нь аваад сорсон чинь уурлаад суулж аваад за болсон. Гэрш. Тэрнээс хойш зөндөө унтсан л да. Тэр болгонд хөөхөө уйдахгүй хичээгээд өвлийн хүүдээр цогны тавцан дээр суулгаж байгаад хүртэл хийдэг байсан. Хөөхөө уйдсандаа гимшээд шинэ юмнууд туршаад байсан юм шиг байгаа. Вейп байхаар нь аваад Секси жиж тий. яа. Гэтэ ингээд хамгийн муу секс шүү дээ. Миний бодлоор яг уйдах завтай байлгадаг секс хамгийн муу секс заяа. Яг ингээд за маргааш чи яах вэ амир ч юм уу тэгээд шаал өөр юм бодож мадаа тэр бол бүр хамгийн муу секс. Хамгийн сайн секс бол бүр ингээд Юм хэлсэн ч сонсохгүй үстэй. юм хэлсэн ч ойлгохгүй за юм асуусан ч ингээд тэрийг ойлгохгүй бүр ингээд ухаан санаа ингээд бүр шал өөр газар заяа. Тэгээ ингээд за бүр ингээд оргазм болоод нүдэ нээж мэнгүүт ингээд сүнс ингээд би энэ буцаж ингээд сансарт ээж аваад буцаж ингээд ирээд гэд нэг ухаан харж нүдмүүд ингээд нэгдэж байгаа юм шиг тэр ингээд хамгийн best sex заяа. Тэгэнгүүт ингээд уудаад vapes орох байхараас орсон гэхээр бас very bad гэсэн үг дээ. Ер нь бол 2 жилийн өмнө секс хамтрагчтайгаа гэрт нь хийвээ. Тэгээд амар өрнөлтөө гоё явж байгаад би ч хөхөж өгөхөр болоод зогсцсон. Натаа тэгэж Яа гэдэг амар алдаатай бичих юм яах вэ хүмүүсээ. Тэр зогсцсон би сөхрөөд суудсан амар скилээ гаргаал байжээва. Тэгсэн чинь унгааш. Хин нугас юм бол. Яа би бүр гайхаад тэгсэн намайг толгоор руу амар түлхтیں۔ Тэгэл яа нөгөөх маань ичээд өөрөө эцсээ тэгчих юм уу? миний ч инээд хүрээд тэгэл өрнөл дээрээ дууссан юм та. Тэр уул нэг дайггүй скилтэй залуу байсан. Одоо энийг сонсч ивэл галбагдаарай. өнгөснөө өөрөө толгоор нь цохиол. Аргашин түлхсэн юм энэ толгоноос нь. За одоо жоохон араас нь явъя. Олон сонирхолтой сэдвээр подкаста хийсээр байгаарэ. За тэгээд нэг инээдтэй ч гэхүү ичмээчхүү дурсамжаа бичиж. Урт болохоор битээ алхасаарай. 25-тай эрэхтэй. Би ер нь эмэгтэй хүнтэй харьцах тал дээрээ жаахан муу ичимхий. Тиймээс шаарддаг охин гэж байдгүй байлаа. Гэхдээ нэлийн хол зайтай тохиолдлын нууцхан 2-3 удаагийн явдал байсан баха. За тэгээд тэр төрсөн өдрөөр хідэн алцгануур найзууд маань энэ төрсөн өдрөөр намайг заавал бавалцаан хийлгэн гээл алцгандалтаад байсан. Би ч нэг тоохгүй л байсан. Тэгсэн 2 охинтой нэрээ танилцаа төрсөн өдрөөс 2 хоногийн дараа дуудаад уулзулваа. Нэг нь яахав зүс мэдэх, нөгөө нь огт харж байгаагүй, харваас айлгүй юм байсан. За. Тэгээд тэмдэглэлт өдөр маань ирвээ. 2 охиноо 4 болгочиж. Манай 2 алцгар бас нэг зандан найзтай. Дөрөөрөө тоогоо тааруулаад амралт орлоо. Болох ёстой юм болдгоороо идлээ уулаа, уйлаа, дуулаа. Тэгэл нөгөө 4 маань сүүлд нэмэгдсэн 2-ын нэг нь айгүй царай муутай. Дээрээс нь нэрлээ иршүүд охин байсан. Мэн 4-ийн гар бараг согтоогүй, нөгөө 4 маань хараа нэлээд халжээ. Тэгэл нөгөө харваас айлгүй гар чинь мэн 4-ийн хинтээ ч унтахад бэлэн хүн болгоныг харж барьж авч үнсээл.
Лай болж өгөө. Тэгээд унтах боллоо. Манай зандан маань ёо, зандан мань хоёртой айлгүй өршөөд хоёр маань тунлаа. Ячах ямар аим нэр өгт юм ээ. Айлгүй маань гараад шээчээд орж ирээд миний орлоо худлаа тасраал унаж байна шүү. Иршүүд найзыгаа авчих онно гээл. Нөгөөх нь орноос босдгоо. Иршүүд над руу агсраад чи бос би наач унтаа. Гэт намайг ирүүл болтол хоёр алгатаад авлаа. Би ч бонцсон хүүг босох гэсэн нөгөө худлаа тасарсан маань өмнөөс зуурчаад тавьдаг. Яа. Нөгөө худлаа тасарсан маань өмнөөс зуурчаад тавьдаггүй. Тэгэл иршүүд ганцаараа нөгөө дөрөв хосоороо гэрэл унтарваа. Иршүүд нь ганцаараа унтаад зандан нь бас ганцаараа унтсан гинэ. Одоо л эвгүй юм ихлэн хаахаа. Нөгөөх маань даарад байна гэж шааж шүү. Татаж дээшлүүлчээд хучаал гайгүй ир хүн байчих санаатай тэрэл хөвтлээ. Тэгсэн шууд л амьсгаадаа тачаадаа эн тэндээс өмсөөд шимээд эхэллээ. Би харин таг эсрэгээрээ нэг л эвгүй мэдрэмж төрөөд болдгоо. Хүүе нөгөөхэд унтаагүй штэ гэсэн чи хамаагүй гээл ам дараал дайраад идэм да. Би ч эвгүй санагдаад юу босох нөгөөх маань наадах чинь барахгүй аах уу гэсэн айтай хөвчөрч өгдөггүй. Нөгөө ам дараастай амьсгаадаад дайрсан хിവэрээ дооштод блоужоб хийж эхэллээ. Тэгсэн өнөөх маань босоод тэгээд учир зүггүүл бавлаж эхэллээ. Тэгсэн гайтай жаахан байж байгаа л би дээр чин гарыг би дээр чин гээл гээ гээл цааш нь харуулаад араас нь хийгээд амралтын гэр болохоор орны завсар унчтیں۔ Ямар орны завсар? Гэр чинь ийм бөөрийг хийн штэ. Орон тэгшгэн тэгээ тэнгүү тэр оронд чинь. Би татаж гаргаж ирээл инээдээ дарж чадан хийгээд дуусглаа. Тэгсэн гинэд царай муут нь манай зандан найзыг мань дуудаад байгаа болтой. Ёй дараад ах юм. Манай найз хариу би халууцаад байна уу? Найзгаа хамт авч унтах гээд чадаагүй штэ нөгөө нэг церемонтанд хааха тэр гэрт байсан 8 хүн хин нь унтаагүй мань хоёр дуу шуудаа нэг нь орноосоо унсан чихийг нь хужирсан да. Гэтэ ганц хийгээд ч болоогүй энэ маягаараа бараг шүнжин хийсэн. Маргааш манай найзууд ямар юм үзээгүй юм шиг хийдэм бэ гэд лай болсон доо. Өдөр нь хамарнаас цус дахин гараал. Ёо. Шүн нөгөөх чинь зүүдэнд орж ирээд орилж сэрж мэрэл тэрнээс хойш хэдэн өдөр нэг л биш байсан шүү. Дахиж хослоо харьцаагүй. Би дараад байна оо. Би албацаад байна. 18 тал байсан бах. Анхныхаа блоужобыг хийлгүүлээд тэр надаас ихч байсан. Тэгээд дууссаны дараа үнсэй гэж авдیں۔ Би шижиглээд тухаа өгжүүлээ. Духан дээр шоп гэдлүүлсэн. Өөрхийгөө хамталчулгий гэж. Тэгээд уушгүй ах уу? Арай л их уншчлаа тэгээ. Зохоо. Зөндөө их уншлаа одоо яа. За бид хоёр одоо оппозит руу явах гэж байна. Зөндөө их түүх уншлаа. Яа. Тэгээд түүхэдээ өөр нилээ их хасж байгаа тий. Яг үнэхээр инээдгүй ч юм уу эсвэл жоохон уншихад яс бус санагдсан. Онцгой юмнуудыг бол аль болох хасж байгаа. Тэгсэн ч гэсэн дунд нь таалагдахгүй юм байх юм бол жоохон өнгөрөөгөөрэй. Хөгжилтэй үл инээгээрээ. Түүхүүд амар их байгаа. Хизээ нэгэн цагт уншигдах байхаа түүхүүд нь жоохон төвчээртэй үлээгээр амар их асуугаад байгаа тийм хүмүүсээс миний хийгээ. Эсвэл яс бус түүх байсан болохоор хасцсан ч яж магадгүй. Заримдаа бид хоёрыг уншиж явах явцдаа юу вэ гэдэг. Ямар муухай юм бэ гэдэг хасаад байгаа. Дараагийн дугаараар бит хоёр согтуу дугаар хийх гэж байгаа. Тэгээд бит хоёр шотнууд ууж байгаа. Тэгээд 1-р шот, 2-р шот гэж нэмэгдэж явсаар байгаа. Тэгээд түүхүүдээ ер нь нэлээд согтуу уншиж байгаа. Тэгэхээр дараагийн согтуу дугаарыг маань хүлээж байгаарай. Та одоо ирээд 7 онцлоо шүү дээ. Өнөөдөр яг 7 онцин тий. Хурдан мөн үү? 7 онц юм. Тий. Хагасны өглөө ирсэн шүү дээ. Өнөөдөр хагас. Тийм шүү дээ. Амар хурдан байна. Хэдхэн хоногийн өмнө ирсэн л юм санагдав. 2-3 хоног жин гэдсэн үчигдэр. Харин тий. Тэгсэн чи 7 хоног өнгөрсөн биш тал хийсэн яа.
Тэгээ би дундуур нь амар их ханиасан, зарим нь хасаж болохооргүй орсон байж магадгүй. Ялтгүй ханиад төрсэн болохоор жоохон тийм байна. Айлгаарай. Дараагийн дугаар дээр идгээсэн байхгүй бол ханиадаа идгээсэн байхгүй бол. Тэгээд wild cherry руу ороорой. Би өөрөө хүргэлтэй хаяа хийж байгаа. Надаар хөргүүлж болно шүү. За нэг тиймэрхүү. Тэгээ манай YouTube-ыг subscribe хийгээрэй бүгдээрээ. Сонсож байгаа хүмүүс нь тий жоохон opposite руу явах гэдэг юм. Жоохон явах гэдэг. За тэгээд wild cherry руу орж ороорой. Муужгамуудын Instagram-ыг дагаарай, subscribe хийгээрэй. За bye. Opposite үзлээ.